Сайн бацхан уу? Ингээд та нартайгаа 2022 онд зориулсан бэлтгэсэн Bullet Journal төлөвлөлтийн системийнхаа нүр хуудсуудыг та нартай танилцуулж байна. Энэ удаад шинэ ондоо зориулсан ашиглах гэж байгаа тэмдэглэлийн дэвтэр маань Bullet Journal төлөвлөлтийн системийг анхлан санаачлан гаргасан Ryder Carroll-ийн өөрийнх нь гаргасан дэвтэр байж байгаа. Тэгээд миний байнга хэрэгэлдэг байсан. Одоо хэрвээ та нар миний бичлэгнүүдийг үздэг байсан бол байнга хэрэгэлдэг байсан. Ер нь хэрэглэх аягүй дуртай Loic Turm 1917 гэдэг дэвтэрний тэдэнтэй хамтран гаргасан энэ хоёрын маань хамтран гаргасан ийм дэвтэр байж байгаа. Тэгээд энэ дэвтэрний талаарх дэлгэрэнгүй танилцуулсан ревю бичлэгийн бичлэгний баруун дээд буланд юм уу эсвэл бичлэгний доор линкийг нь холбоод өгчий. Хэрвээ сонирхох юм бол орж үзээрэй. За тэгээд дэвтэрний хувьд бол ийм байна. Тэгээд тусад нь хийсэн энэ дэвтрийг танилцуулсан тусад нь хийсэн бичлэгийг сонирхсан хүмүүс нь орж үзнэ. За тэгээд яг Bullet Journal-а хийхийн хувьд гэх юм бол би энэ Ryder Carroll-ийн өөрийнх нь гаргасан энэ Bullet Journal-ийн талаарх номыг ерөөхдөө бол байнга ширээний номоо болгож ерөнхий зарчим юмыг нь ер нь бол яг эндээсээ илүү ингэж санаа авч ер нь бол Bullet Journal-ийнхаа нүр хуудсуудаа ер нь бэлтгэж хийдэг байгаа. Жагаа энийг бичлэгний төгсгөл та бүхэн харах болно ямар болсныг. За тэгээд шууд дараагийн нүрнээс нь эхлээд future log хэсгээ хийж эхэлсэн байж байгаа. Тэгэд энэ удаагийнхаа future log-ыг бол нэлээ ганц future log-ийг биш ер нь Bullet Journal-ийнхаа эхлэл хэсгийг бол нэлээ минималист маягаар хийж өгсөн байж байгаа. Нэгдүгээрт яг хэд хэдэн шалтгаантай л да. Нэгдүгээрт бол ерөнхийдөө 12 сар миний хувьд яг энэ жилийн 12 сар миний хувьд маш завгүй сар болж болсон учраас мэдээж цаг заваа хэмнэх гэдэг бол миний хувьд чухал байсан. Тэгээд хоёрдугаарт гэх юм бол тэгсэн ч гэсэн Bullet Journal-ийнхаа нүр хуудсуудыг бол заавал бэлдэж бэлэн шинэ оноо эхлүүлэх хэрэгтэй гэж би бодсон. Тэгээ мэдээж 3 дугаарт бол та нартайгаа энийгээ бас ингээд видео хэлбэрээр хуваалцах үүрэгтэй юм шиг болцсон байна. Нэг мэдсэн чинь тэгээд энийгээ ч гэсэндээ бас та нартайгаа ингээд хуваалцна гэдэг утгаараа би маш минималист тэгээд цаг зав хэмнэсэн ийм байдлаар нүр хуудсуудаа ер нь ол бэлтлээ. За тэгээ future log-ийн хувьд бол маш энгийн минималист тэгээд тийм олон өнгийн өнгө ороогүй маш энгийн маш минималист болсон. Тэгээд мэдээж та нар хэрвээ миний бичлэгнүүдийг бас үздэг бол хагас бүтэнсээ өдрийг амралтын өдрүүдийг ийм бүдэг өнгөөр ер нь бол ингээд тодруулж өгөхийг хүсдэгтэй. Тэгээд 7-7 хоногоороо ялгарч өгөөд хизээ амралтын өдөр байна гэдгийг харагдаж өгчээвэл илүү зүгээр юм шиг санагддаг. Тэгээд тэнийг ямар өнгөөр тодруулах вэ гэдгээ дэвтэрнийхээ хамгийн арын хуудсан дээр тестэлж үзсэн. Тэгээд том бовийнхоо ийм бэрэн үзэгнүүдийг ерөнхийдөө тодруулагч маягаар голтуу ер нь бол ашигладаг байж байгаа. Тэгээд энэ удаадаа амралтын өдрүүдээ ийм бэж өнгийн маш бэж ийм бүдгэн өнгийг сонгоод тодруулж өгсөн байж байгаа. Яг миний хувьд хэд их олон өнгө юм уу хэд тод өнгөн төр ороод ирэхээр айгүй тийм тайван биш байдлыг өгөөд идэг юм шиг санагддаг. Тэгэхээр завгүй ачаал ихтэй өдөр тутамд бидний дэвтэр маань бидний өдөр тутамд тусаалах хэрэгтэй болохоос биш биднийг нэмж стресстүүлэх ёсгүй гэдгийг бас санах хэрэгтэй. Тийм болохоор аль болох тайвшруулсан аль болох эмх зэгцтэй ийм байдлыг илүү минималист ийм байдлыг энэ удаадаа илүү эрхэмлэж байна. Тэгээ сар болгоныхоо дээдлэлт сарын нэрнүүдийг нь энэ дэвтрийг мань дагалдаж ирсэн стикерийг нь ашиглаад нэгсэндээ бэлэн стикер наагаад ингээд заавал гараараа нэрээ бичих шаардлагагүйгээр хийж өгсөн байж байгаа. Дараагийн нүр хуудаснаас эхлээд ер нь бол зорилгын нүр хуудас ер нь эхэлж байна. Тэгэхээр улирлаар нь зорилгоо гаргадаг байж байгаа. Тэгээд
одоо жишээлбэл энэ дээр нэг нүүрэн дээр бол эхний улирал буюу эхний 3 сар, хоёр дахь нүүрэн дээр дараагийн одоо 3 сар буюу одоо 4 сараас эхлээд 6 сарыг дуустал буюу одоо тий 2 дахь улирал гэх мэтчлэнгээр ингээд улирлын зорилгыг ингээд сар сараар нь ялангуяа задлаад нэгсэндээ би өмнөх жилүүдэд бол ингээд 1 жилийн зорилго гэж гаргаад 1 жилийн зорилгоо дахиад дотор нь улирлын зорилго гэж задлаад тэрийгээ дахиад дотор нь сар сарын зорилго гэдэг ингээд ер нь бол олон дахин ингээд бичих гээд байдаг байсныгаа нэг гэсэндээ яг ингээд нэг нүүрэн дээр одоо ингээд багтаагаад өгч чинь гэсэн үг. Тэгэхээр тухайн улирлынхаа зорилгыг ингэж одоо тий яг нэг нүүрэнд багтаахын зэрэгцээгээр дотор нь ингээд сар сараар нь одоо нэг гэсэндээ 1-р сар гэсэн баганд 1-р сарын маань зорилгонууд ингээд бичигдэнэ. Ингээд нийт дүнгээр бол улирлаараа ингээд нүрээрээ одоо бэлэн харагдана. Эцсийн дүндээ бол бүтэн жилийн зорилго маань давхар бичигдээд авах шаардлагагүйгээр ингээд айгуу схемчилсэн байдлаар харахад айгуу ойлгомжтой байдлаар ингээд схемчлээд гаргаад өгсөн юм шиг надад өөртөө л тэгээ санагдчихж байгаа. Тэгээд хамгийн гол нь тухайн одоо сартаа би 2 дугуй бөөрөнкий юм уу эсвэл 3 бөөрөнкий зурж өгснийг та нар харж байгаа бол сартаа би хамгийн дээд нь 3 зорилгыг л өөртөө тавина. Хитрхийг олон зорилгыг тавиад ирэхлээр жоохон худлаа болох гэдэг те хитрхи ерөнхий зорилго тавиад ирэхээр бас айгүй худлаа болох гэдэг. Тэгэхээр магадгүй би дараагийн удаад зорилгоо хэрхэн яаж тодорхойлдог вэ гэдэг талаар би бас бичлэг хийгээд ер нь бол бодож байгаа. Тэгэхээр хэрвээ та нар хүсэх юм бол бас тэр талаар одоо те комент хэсэгт бас бичээрэй. Энэ талаар бичлэг үзэхийг хүсэж байвал зорилгоог ингээд оновчтой тодорхойлоод яг оновчтой ингээд хугацааг нь зааж өгөхгүйгээр хитрхи юм ерөнхий зорилго тавьчихаар оны ихэнд ерөнхий зорилго тавьчихаар оны ингээд дундаас эхлээд ч гэдэг юм уу он жоохон хуучаад ирэхлээр мартагнаад ингээд оны төгсгөлд ингээд эргээ харахаар худлаа болцсон байх тохиолдол айгүй их байх гадаад учраас сар сартаа ингээд аваа явчихаар айгүй илүү үр дүнтэй байдаг юм байна гэдгийг ер нь бол сүүлийн 1-2 удаагийн зорилго тодорхойлолтын дээр анзаарсан. Тэгээ нэлээд дэлгэрэнгүйгээр ингэж тодорхойлж өгч иж энэ маань биелээ олох магадлал нь илүү өсдөг юм байна гэдэг ер нь бол бодол дээр бол одоо л тогтчиход байж байгаа. За тэгээд дараагийн энэ одоо амьдралын 10 талбарыг 10 оноогоор дүгнээд тэгээд тэр 10 оноо одоо миний очихыг хүсэж байгаа төгс амьдрал хэрэг 10 оноо гэж би хэрэг үзэх юм бол яг одоо өнөөдрийн байдлаар би одоо хэдэн оноо дээр явж гин вэ гэдгээ өөрийнхөө дүгнээд ер нь бол амьдралынхаа талбар бүрийг жигдхэн авч явахад ер нь бол энэ айгу тус болдог юм арга байж байгаа. Тэгэхээр зорилго юм ихлээр тавихынхаа өмнө бид нэр юу мэдэх ёстой юм бэ гэхээр би ер нь яг одоо хаана байна вэ гэдгээ нэгдүгээр таних ёстой. Хоёрдугаар тэгвэл би хаа хүрэхийг хүсэж байгаа вэ гэдгээ бас тодорхойлох ёстой. Тэгээд яг би хаана хүрэх гээд байгаа юм тэгвэл би өнөөдөр хаана байгаа юм бэ гэдгээ мэдсэний үндсэн дээр нэгсэндөө эх жилийн зорилго, эх 3-5 жилийн зорилго, магадгүй эх 10 жилийн зорилго гэдгээ бид нэр тодорхойлж өгнө гэсэн. Тэгэхээр ингээд маш гоё амбицлаад магадгүй ингээд агүй их юм хийн, агүй их юм бүтээн, тийм ч юм сурна, ийм ч юм сурна, ийм ч курст хамрагдана ч гэдэг юм уу ингээд агүй их карьер талдаа магадгүй ингээд агүй их юм ингээд хүсэж тэмүүлээд ингээд зориод яваад ингээд хийгээд байтал ард маань юу гэхээр нөгөө хувийн харилцаа маань ч гэдэг юм уу, хосын харилцаа маань ч гэдэг юм уу, гэр бүлийн харилцаа маань, найзуудын харилцаа маань хаягдсан байж байгаа. Тэгэхээр энэ болгоныгоо яг жигдхэн авч явахын тулд эдгээр одоо тий олон амьдралынхаа олон талбаруудыг ихлэ тодорхойлж өгөөд тэгээд эдгээр талбарууд дээрээ нэг бүрчлэн одоо ямар зүйлийг би хийх нь өөрөө миний хувьд одоо яг энэ талбар дээр анхаарал хандуулж байгаа юм бэ гэдэг зүйлийг тодорхойлж өгөхийн тулд би одоо жишээлбэл ингээд тусад нь амьдралынхаа талбар бүр дээр ийм бүтэн нэг нүрийг гаргаж өгөөд тэгээд энэ дээрээ би одоо юу жишээлбэл би юг хийвэл одоо яг энэ талбар дээрээ би өөртөө анхаарал тавьж байна энэ салбар дээр анхаарал тавьж гин вэ гэдгээ тодорхойлоход надад илүү тус болно гэсэн илүү бодиттой болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ эрүүл мэнд гэдэг салбарыг авбал эрүүл мэндийн төлөө би юу хийх вэ гэдгээ эдгээр сумууд дээр зааж өгөөд тодорхойлж өгөөд тэгээд түүнийхээ дагуу яг эдгээр зүйлүүдийг одоо хийхэд одоо өөрөө өөрийгөө чиглүүлнэ гэсэн үг болж байгаа юм л та.
дараагийн нэг чухал юм шиг надад санагдсан юу нүүр хуудас юу байсан бэ гэхээр хэрэгтэй зүйлийнхаа листийг гаргах юм уу эсвэл хүсэж байгаа зүйлийнхаа листийг гаргах. Тэгэхээр хүснэ үнэхээр надад хэрэгтэй байна гэдэг хоёр өөрөө болохоор газар тэнгэр шиг айгу хол зайтай байдаг юм байна л та. Тэгэхээр би авахыг хүсэж байна гэдэг чинь тэр болгоно надад хэрэгтэй байдгүй гэвэл үгүй байдаг. Тийм болохоор энэ хоёроо ингээ хооронд нь ялгаж салгаж яг хэрэггүй зүйл бас хит хэрэггүй зүйлд их хэмжээний мөнгийг өрөхгүй тулд хэрэгтэй юу надад үнэхээр хэрэгтэй байна уу зөвөр би авахыг хүсэж байна уу гэдэг хоёроо ер нь бол нэг өөрөөсөө нэг асууж үзчихмээр юм шиг санагдсан. Тийм болохоор ийм нүүр хуудас бас bullet journal байвал бас зүгээр юм шиг санагдчихж байгаа. Тэгээд бас авсан зүйлийн жагсаалтыг ч гэсэндээ ер нь нэг бичсэн байхад айгүй зүгээр юм байлээ. Тэгэхээр жишээлбэл би одоо сар болгоныхоо нүүр хуудасуудыг бэлдэж байхдаа иймэрхүү листийг гаргасан чинь тухайн сард бичиж байгаа зүйл маань айгүй жоохон мэд юм байлээ. Нэг нүүр тултал тийм байн худалдаа авалт юм хийдэг гэнтэр биш. Яг тэгэхээр би өөрөө нөгөө минималист амьдралыг ер нь бол нэлээд сонирхдаг, тэр талыг нэлээд ингэж амьдралдаа хэрэгжүүлдэг болохоор бас хэрэгтэй эргүй зүйл ер нь их мөнгө өргөч юм уу учир зүггүй худалдаа авалт хийхээс зөвлөө ер нь бол татгалцдаг төрөлд бол аль хэдийн ингээд өөрийгөө ер нь бол нэлээд ингээд дасгацсан юм шиг байлээ. Тийм болохоор сар заавал ингээд байнга юм худалдаж авдаг биш. Одоо бүтэн жилийн турш ер нь би юу худалдаж авсан байна вэ гэдэг тэр нийтлэг дүр зургийг нэг удаадаа харчихад айгу зүгээр юм шиг санагдсан. Тэгээд нэг ингээд ерөнхийдөө зураглал харчихад би үнэхээр өөртөө анхаарал тавьж чадсан байна уу? Хэрэгтэй зүйлүүдээ авч чадсан байна уу? Үгүй юу? Өөрийгөө бас орхитуулаад юм худалдаж авах цаа үгүй гүйцсэн тохиолдол надад бас зөндөл байдаг байсан. Тэгэхээр энийг ер нь бол нэг юм дүр зургаар бүтэн жилээ ингээд харцгаад айгу зүгээр. Гэхдээ мэдээж ингээд том зүйлүүдээ л бичин жижиг сажигхан юу хийхин хэрэглээний юм бас ингээл нэг наад захын хүний хэрэглээний өсний болт ч юм уу юу гэдгийг мэдгүй нэг наад захын хэрэглээний юм жижиг сажиг зүйлийг бол ингээл нэг бүрчлэн бичихгүй л те ер нь бол нэлээд юм том зүйлүүдээ ер нь юу авсан байна вэ гэдэг тийм ерөнхий зураглалыг ер нь бол гаргадаг гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд нь мэдээж контент хийх гэж оролддог хүний хувьд контентуудаа ер нь бол бүртгэж явах. Тэгээд сувгуудынхаа өсөлтийг бас ингээд ерөнхий дүр зургаар нь ер нь ямар хөө байна вэ гэдгийг харахад аягүй зүгээр байдаг. Тэгээд яг ингээд bullet journal-аас л ер нь хэр өсөлттэй байна вэ гэдэг дүр зургийг яг эцсийн дүндээ яг ингээд бодитоор олж хардаг гэх юм уу. Тэгдэг болохоор мэдээж контент нүүр хуудасуудаа сошиал хуудасуудынхаа өсөлтийг бас ингээд бүртгэж явах дуртай. Тэгээд заавал нэг их байх гэдэгтэй гол нь биш. Зүгээр энд өсөлт гэдэг зүйл байна шүү. 1% ч гэсэндээ өссөн байх шүү гэдэг нь бол миний хувьд ингээд миний өөрийн хувьд айгүй гоё том амжилт. Тэгээд том урам зориг байдаг. За ингээд 2022 оны маань шинэ bullet journal-ийн нүүр хуудасууд ямар болсныг бүгдээ хамтаа харцгаая.